Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино төх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээвч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цикл 2 руу шилжих амархан Innovation компани за мөн өдөр бүр шинээртэй төлөвчөв дэмжиж ажиллаж байна. За студид хөтлөгч Инх Бат Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. Өдрийн мэнд. Өдрийн мэнд Цэнгэлээ. За I am Iron Man буюу би бол төмөр хүн гэж хэлснээр Холливуудын кино ертөнцийг ирэх 10 жилийн өмнөгийг тодорхойлсон нэгэн эрхэн байна. За энэ хүний нэрийг Роберт Дауни Jr. гэдэг. За энэ тэнд харагдчихл байдаг нэг энгийн нэгэн жүжигчин хүн байсан. За би түүнийг US Marshal гэдэг киноноос анхаарч ирсэн байхгүй. За ядж хаад эсрэг талын дүр тоглолцсон. Тэнд ямар сонин царайтай нөхрөө гэж боддог байсан чинь 2008 онд буюу одоо тэр киноноос бараг 10 хэдэн жилийн дараа гарч ирэхдээ маш том мэдээлэл хийсэн. За энэ энгийн даруй жүжигчин нэр нь яаж хэрхэн юм од болсон эрэгтэй хүүхэд болгоны одоо шүтэн болсон талаар хоёулаа өнөөдөр ярих юм. За RDJ буюу одоо манай Роберт Дауни Jr. маань за цааш та хоёулаа Роберт гэж явчих та. Энэ чинь ядж байгаа аав нь бас Роберт байхгүй юу? Тэгэхээр хойлолтойж магадгүй тэр эцэг Роберт гэж явчих те. За Роберт маань 1965 онд кино урлагийн гэр бүлд төрсэн юм байна. За аав нь найруулагч, жүжигчин байсан бол ээж нь бас мөн адил жүжигчин хүн байж. За ээж нь аавынх нь найруулсан кинод хаяа тоглодог. За мөн аавд нь кино зохиол бичигт их тусалдаг байсан гинэ. За Робертийн аавыг Роберт Elias гэдэг нэртэй байж еврей гаралтай хүн юм байна уг нь. За харин цэрэгт явахын тулд ургийн авгаа солилцсон гинэ. Энд чинь юу лээ? Ирланд гаралтай гэдэг лөө. Ирланд тэгээ нөгөө тал нь еврейч гэдэг үл ийм гаралтай хүн байхгүй юу? Тэр нэг цэрэгт явхад еврей гаралтай болохоор тэр нь жоохон тийг болоод исэн юм шиг байна. Тэнгүүт нэрээ солиод бүр төрсний гэрчлэгийг хуурамчаар үлдэж байгаа нэрээ солисон гэж. Тэгээд Роберт Дауни болж хуурч байгаа юм байна. Тэгэхээр цэрэгт явахыг нэлийн хүссэн байх нь тийм ээ. Тийм байна. За багасаал кино урлаг жүжигчдийн донд Роберт маань өссөн байна. За аав нэр хүндтэй мундаг найруулагч. За тиймдээч Роберт маань кино урлагт их багасаа буюу 5 настайгаасаа хөл тавьсан юм байна. Аав нь өөрийнхөө найруулсныг инэдмийн кинонд хүүдээ нэг дөр өгсөн байна. Тэрнийх нь бичлэг байдаг. Хөөрхөн гэдэг тийм. Тэ. За түүний тохиолсон киног нь харчаад бусад найруулагч нар ааваас нь асуусан байна. Чи хаанаас юм авьяаслаг хөвгөд олоод гараад ирвэ гэгээд. Өөрийнх нь хөвгөд гэж мэдэхгүй байгаа байхгүй. За ингээд аав нь энэ хүүхдийг Боб Дауни гэдэг юм а гэж хэлээд. Ер нь жоохон жүжигчин болох гэж үзэж байгаа юм шиг байна. Роберт гэдэг чинь товчлохоор Боб болчихдог байхгүй юу. Тэгээд Боб Дауни гэдэг юм ийм хүүхэд байгаа. Миний хүүхэд байгаа юм гэж танилцуулдаг болсон байна. За ингээд дараагийн дүрээ ч гэсэн тэр дор олсон гинэ Роберт маань. За энэ цагаас хойш эцэг Дауни хүүгээ жүжигчин болох ёстой юм байна. Ер нь ирээдүйд маш алдартай жүжигчин болох хувь тавилантай юм байна гэж бодсон байна. Яг тэр хүүгээ харсан чинь кино тоглосныхаа дараа хүн ингээд орон дээр төвхөцчихсэн байхгүй. Баярлаад. Тэгээд юу н за энэ хичээл гэж яхаж болий. Юу нэгээд жүжигчнэр явуулвал их амжилтанд хүрэхээр ийм хүүхдтэй байна гэж бодсон баг. Тэгэж дөнгөж 5 настад ингэж бодож ийн гэхээр энэ хүмүүс айл дивангаар бүр жоохноос нь ингэж бэлддэг байгаа ч тийм ээ. Харин тааж ер нь урлагийн хүмүүс болохоор гоё зүв олж харсан байна те. Яг тийм те. За Роберт ч гэсэн өөрийгөө жүжигчин болно гэж мөрөөдөх болсон юм байна. За баг бахта ер нь сургуульд ороод Роберт их кул харагдах гэж хичээдэг байсан гинэ. Янз бүрийн сонин содон зүйл хийдэг. Тэгээд өрмөц хувцалдаг. Тэг яриа хөөрөн ч гэсэн ер нь тийм нэг дончтой тийм болж хүүхэд болж байгаа юм байна л да. За энэ охтуудд их таалагддаг. За охтууд түнд маш их сайн байсан бол харин эсрэгээр хөвгүүд ялангуяа өөрөөс нь жоохон ахмаг насны тийм хөвгүүд их дургу байсан. Тэгэд манай хүнийг их дээрлэгдэг. Гэхдээ Роберт Дауни Jr. хүнд ч дээрлэх хүлэхгүй. Ер нь тийм дончтой ш тацаадаг чинь. Их харизм өндөртэй, их цантай тийм. Тэгэд хин ч өөрийг дээрлэх гэж ирсэн. Эцэж дээрлэх чаддгүй ийм хөвгт байж байгаа. Ер нь ямар ч дурак дээрлэхгүй л гэж үзсэн. За харин нэг харамсалтай өгүүл явдал болсон нь түүнийг 12 настай байхад аав ээж хоёрын салсан байна. Ингээд аавыгаа дагаад Лос Анжелест амьдрахаар одоо нүүж байгаа юм байна. Ингээд яг нэг мөрөөдлийнхөө зүгтэл яваад байна тийм ээ. За хичээл ном гэж хийхэж байсан гинэ. Ганцхан жүжиглэх талаар л бодож эхэлсэн байна. Тэгээд жүжигэн сургалтын таринаас та тасралтгүй суудаг, хичээл тасралтгүй суудаг байсан гэж байна.
ингээд 17 настайдаа ахлах сургуулаа хаяад жүжигчний мөрөөдлөө хөөхөр Нью-Йорк руу буцаад явж байгаа юм бэл. Ер нь хоёр том production кино хийх газар бол Нью-Йоркт бас мундаг production зөндөө хийдэг байхгүй. Тэгээд Нью-Йорк руу явж байгаа. Гэтэ Нью-Йорк жоохон театр тал руу гал та. За Нью-Йоркт буцаж ирээд аль хэдийн баг зэргийн тэм нэг алдар нэртэй хүүхэд ирж байгаа тэнд. Монгол найруулагчийн хүүхэд. Тэгээд яах их олон кино тоглолцсон ингээ багасаа. Энэ нэг зөндөө тоглолцсон байгаа тий. Бас зөндөө ч гэхэд таашийн. Ер нь бүр тэр нэг 5 настай шиг гүйдэл авах 2 кино гэдэг санагдаж байна. Тэгээд дараа нь нэг өсвөрнөсөндөө бас. Тэгээд ер нь бол жижиг зажиг гар орж гараад байгаа тийм юмнууд байгаа л да. За яаж алдар нэртэй болсон бэ гэхээр мундаг найруулагчийн хүү. За баг багтаа хэд хэдэн дүр тоглолцсон юм жижигчин. За мөн мансуурах дуртай гэдгээрээ алдартай болсон байна. Дөнгөж 17 настай хүүхэд яагаад ийм хар тамхичин гэдэг нэр авчихв. За тэгвэл Робертийн энэ муу зуршил бүр 8 настайгаас нь эхэлсэн юм байна. Юу вэ? 8 настайгаас мансуурсан юм уу? Тийм. Аав нь хар тамхинаас хамааралтай хүн байсан байхгүй. Гэхдээ хүүдээ маш их хайртай. За нэг гол юм нь яаж аав байхыг мэддэггүй юм шиг байна. Тэгээ нүг хүүдээ хайраа илэрхийлж байгаа нэг илэрхийлэл юм байна л да. Өөрөөр яаж илэрхийлэхээ мэддэггүй. Тэгээд өөрөө байнга татдаг. Тэг хүн би нэг үзье гэхэд нь л өгцөн юм шиг байна. Ер нь аав байх талаар ямар ч ойлголтгүй юм байгаас тийм ээ. Энэс нь болоод ч ээж нь баг салсан байж магадгүй. За хүүтэйгээ хамт юм хиймээр байдаг. Аав хүү хоёрын хооронд нэг тийм харилцаа үүсгэх ёстой шүү дээ. Эсвэл өөрөө ингэж мансуурчаад өгсөн баг. Магадгүй тэгсэн ч гэж байна. Тэгээ хүүтэйгээ хийх юм болтдгоо тэгэхээр нь бас өгсөн гэж ярьдаг юм лээ. За зарим юун дээр их сурвалж дээр 6 настай байхтай ч гэж хэлдэг юм. Гэхдээ 6 гэхэд би арай л итгэхгүй байна. За хайраа илэрхийлээд хүүтэйгээ ярилцаж байгаа царай энэ ингэнэ харилцаж байгаа царай. За тэгэл нөгөө нэг жоох хүүхэд чинь ингээд бас ингээд үйлчлээ штэ тэр. Тэгээд ааваа би дахиад яагин тэгэл хүүтэй өгчдөг. Тэг энэ хоёр чинь бүр нийлээд ингэж арт амх хэрэгэлдэг. Ийм одоо болч үрж байгаа байхгүй сүултээ. Гэтэ Дауны Роберт сүулт хэлэхдээ бит хоёр ингэжээж их гоё харилцдаг байсан гэж бас ярьсан байдаг юм лээ. Энэ хаав хүүгийн холбоо ингэжээж үүсдэг байсан гэж. Уг наам хүүгийн холбоо чинь тоглоом тоглож иж үүсэх ёстой шүү дээ. Ялангуяа юм жоох хүүхэд тийм ээ. Тэг хамгаалж иж хайрлж иж үсмэр юм. Тэгэхэд хамгаалахгүй хорлоод ямар сони. За мэдээж энэ бол маш том алдаа тэнэг үйлдэл байсан. Эндээ маш их харамсдаг гэдгээ аав нь сүлд хэлсэн байдаг. За гэтэл зөвхөн ааваар нь зогсохгүй байна. Ээж нь бас согтууруулах хунданы хамааралтай. Тэгээ бүр донтолттой түнтэйгээ тэмцдэг ийм хүн байсан юм байна. Тэгэхээр эдний гэр бүл яг урлагийн тийм гоё санагдаж байгаа боловч яг ингээд дотгошоо нурах юм бол нэг иймэрхүү мансуурлын гэр бүл байсан байж таарах. За гэхдээ аав нэг гоё маш чухал зүйл хийсэн байна. Амьдралынхаа чухал үеүүдийг амралтын өдөр биш баярын өдрүүд ч юм уу ийш тийш аяллаар явах, зугаалгаар явах энэ бүх үеүүдийг хальсанд болгодог байсан гинэ. Бид ингээд баярын өдрүүдээр ингээд зураг авдаг штэ. Гэтэл эднийх болохоор шууд бичлэг хийчихдэг байсан. Ямар гоё юм бэ? Тэрийг үзэр гоё байдаг та. Харин бүр үнэхээр гоё байгааз тэ. Миний нэг бичлэг байдаг байхгүй юу? Гэр бүлийн зугаалгаараа явдаг. Тэгээ би маш урт устай хүүхэд байсан юм. Бараг өгцгөө давс үстэй. Ямар хөрх юм. Тэгэл өвөөгийн хүүхэд өвөө дээрээ л байж байгаа юм чинь. Тэгээд нэг ногоон футболктай тэгж жагаад нааша гүүн. Гүүж байгаа уннаа тэр чинь. 2-3 эргэлдээл. Тэрийг үзэхэрстэй амар хөрхөн байдаг байхгүй. Яг жоохон байхдаа нэг тиймэрхүү зураг бичлэгүүдээр хараа хичээд идэг байж байгаа. Одоо үзэхэр үн цэнтэй гэж бүр тэ. Нэр нь тэглгүй байгаа. Тэгвэл тийм бичлэг маш олон байгаа мөн хоёрт. Зөндөө баг бүх тэрчвэл зарим үед зүгээр л гэрийнхнийхээ байж байгааг нь бичиж авдаг. Ийм гоё юм билээ тэр. За сүүлд энэ хоёр маань харин энийгээ үргэлжлүүлээд Senior гэдэг нэртэй баримтат кино гаргасан. За энэ бол ер нь аавынхын тухай аавтайгаа ингэж ярилцдаг, харилцдаг ийм баримтат кино байхгүй юу? Тэгээд энэ хоёрын харилцаа өмнө ямар байсан, тэгээд тэр хар бараа үед нь ямар байсан гэдэг. Гэхдээ аав нь энэ киногоо одоо тусгаж чадаагүй бурхан болцсон юм лээ. Яг ингэж ярьдаг, харамсч ярьдаг. Би ааваасаа маш олон зүйлийг асуусан. Тэгээд аав нь Паркинсоны өвчтөй. Тэгээд аав нь тэр болгонд нь хариулж чадаагүй, амжаагүй асуурцсан гэж ярьдаг юм л. Тэгээд энэ киноны зураг авалтын үеэр энэ хоёр хамгийн сүүлийн удаа болцсон гэдэг. За Роберт маань Нью-Йоркт иргэд ирсэн байгаа. За ингээд эхлээд театр тоглож эхэлсэн гинэ. За мэдээж цалин бол сайн авч чадахгүй. Ер нь Бродвей л биш бол бусад театрт бол амжилтанд хүрээд од болно гэсэн ойлголт бол юм нөр хэцүү те. За бусад одод ингээд янз бүрийн ажил хийдэгтэй адилхан манай хүн ч гэсэн янз бүрийн ажил хийжсэн байна. Шөнийн зингийн газарт үзүүлбэр үзүүлдэг.
Гэтэ бүжгэлдэггүй байсан шүү. Зөв үзүүлбэр үзүүлдэг байсан шүү. За ресторан зөөгч хийжсэн байна. Гутлын дэлгүүрт ажилтдаг байсан юм байна. За ингээд бас түрүүний ярьсан шиг дэлгэцийн жижиг сажиг дүрд гар нь орж гардаг ийм л одоо ажил хийдэг байж. Харин аавын ятгалаг орсон уу эсвэл тэр тайзан дээр үнэхээр сайн байсан уу гэдэг нь эргэлзээтэй. SNL буюу Saturday Night Live гэдэг юм шоу байдаг байхгүй. Америкийн маш алдартай шоу. Энд очиж хөтлөгчөөр юм уу тэнцэн оролцсон энэ шоунд оролцсон гэдэг өөрөө маш том нэр хүндийн ийм ажил байдаг. Энэ шоунд залуу жүжигчнэр орж чадсан баг. Энэ дэр бүр гайхаад нэр итгэсэн болоо гэдэг. Энэ сонгогдно гэдэг чинь бүр ингээд жүжигчин болгоны баг мөрөөдөл байхгүй. Тэгээд энд олон дахин сонгогдсон хүмүүс тэрүүгээр бахархаж ярьдаг. Энэ миний тэддэх одоо хөтлөлт байлаа энэ төр гэж ярьдаг. Энд чинь баг 60 дооноос шүүрэлжилж байгаа тийм шоу баг. Үнэхээр гоё шоу баг. За олон ч одоо эндээс төрсөн. Тэдний нэг нь Роберт Дауни Jr. болох нь гэтэл үгүй байсан юм байна. Нэг жилийн дараа энэ ажлаас халагдсан гинэ. За түүнийг энэ шоуны түүхэнд хамгийн муу гишүүн байсан гэж цоллоод за чамаас болж энэ шоуны нэр хүнд унах гэж байна гэд нэг жилийн дараа халсан баг. Зөвхөн түүнийг ч халаагүй. Роберта цугтаа ажиллаж байсан тэр залуу жүжигчдэг ер нь ихэнх нь халсан гинэ. Гэтэ тэд нар дундаас хамгийн муу нь манай Дауни байсан юм байна. Үнэхээр итгэмээргүй байна. За хэдийн ийм муу үнэлгээтэй эхний ажил өнгөрсөн ч гэсэн дараа жилээс нь дэлгэцийн бүтээлд тоглож эхэлсэн байна. Би энэ дээр бол аавын ятгалаар явсаар болов гэж бодож байгаа. За тоглосон эхний кинон дээрээс л амьдрал дээр найз охинтой болцсон гинэ. Чи Sex and the City гэдэг кино мэдэн штэ. Шаргал устай эмэгтэй гардаг юм уу? Нэг дөрвөн найз эмэгтэй. За тийм. Тэрний гол дүрийнх нь нэр нь гарчлаа. Sarah Jessica Parker гэдэг жүжигч байдаг ш. Тэрнтэй үргэлж эхэлж байгаа. За хосоод 7 жил хамт байжгаад харин Роберт ямар ч тийм гэрлэх харилцаагаа цаашаа ахиулах тийм одоо юу гаргасангүй. Зүгээр л үргэлж. Зүгээр л үргэлжлээд л байжсэн. Ингээд энэ хоёр тийш болцоож исэн юм байна. Ог нь гоё эхлэл байсан биш үү те. За Роберт үргэлжлүүлээд кинонд тоглосоор за жүжигчний чадварын сайжирсаар за олон ч дүр авч за олон ч дүрээс хасагдж байгаа. Гэхдээ Роберт сэтгэлээр унаж гутраагүй. Нэг багасаа л хүнд дэрлэгүүлдэг шүү дээ. Тэгээд өөрийн ингээ хаслаа маслаа гэхээр ерөөсөө ингэж өөрийн дэрлэгж байгаа ч юм уу тэгж хүлээж авдаггүй. Окей. Сэтгэлийн хаттай байна гэсэн үг л дээ. За харин өөрөө жоохон бүли зан чанартай юм байна. Гэхдээ яг нөө 10 жилийн хүүхдүүдийн дэрлэгэлч тийм тэнийг юм байхгүй л дээ. Зүгээр их зантай, харизмтай тэгээд нэг хүнтэй харьцахтаа жоохон ингэдэг болохоос биш би чамайг дээрлэх гэж очиж дээрлэгдэх байхгүй. Ер нь Sarah Jessica Parker тэрнээс нь болоод баг салсан ч биш магадгүй юм шиг байл. Ер нь одоо ч тийм хийвэр л дээ манай хүний. За шиж. За одоо ингээд түүний авах студ бүр ховордож эхэлсэн гинэ. Уг нь гайгүй явах нь гэж итэл ингээд уруудж эхэлж байгаа. Энэ мэдээж түүний нөгөө буруу туршлаас нь улбаатай байна. За түүнийг ажиллахад төвхтэй мансуурах дуртай гэдэг шалтгаанаар олон ч студ түүнээс зайгаа барьжсэн. За нөгөө авиастик залуу жүжигч маань нэр хүнд нь бүр ингээд шал дээр унж байгаа нь энэ гэж бол. Анх гарч ирэхдээ авиаслыг залуу жүжигчин одоо бужигнуулна гэж үг нь яриа байсан байхгүй. За зүгээр байхад нь унна гэж байхгүй. За тэгэхээр янз бүрийн асуудлууд тариад исэн байх нь эндээс харагдаж байгаа тийм ээ. Энэ тэнд их тасарч унсан байдалтай олддог байсан гэнэ. Замын хажууд энэ төр унтчихэдэг. Урдан замын хажуудаас унтчихэдэг гэдэг лөө. За заримдаа нүцгэн шал согтоо бүр ингээд мансуурсан ер нь л маш муухай харагдчихсан гэдэг нь ч харагдчих. Нэг ээж аав хоёрынхоо хоёр дутагдлыг нийлүүлсэн байх юм та бүр. Харин. За нэг удаа баримтлагтаад гарч ирэхдээ дахиж хизээч архитан согтуурч мансуурахгүй гэж та амласан байгаа юм. Ингэжээж гарч ирж байгаа юм. Огно. Тий. За тэгсэн чинь энэ ч гэсэн үр дүнгээ өгсөн гэлтэй. За дараа жилээс нь л ихний гол дүрээ авч байгаа. За энэ гол дүр нь их гоё. Охтыг их амархан уйрааж найрч чаддаг юм залуу өндөр байхгүй юу? Тэгээд сүүлд нь хийч гэдэг кино гарсан шүү дээ. Will Smith-тэй. Тэрнтэй адилхан дүр байсан юм шиг. За энэ кинонд өөрийгөө манай хүн цэвэр болоод цэвэр собер эрүүл болоод жүжиглэх чадвартай гэдгээ да харуулсан баг Холливуудад. За ингээд бас энэний дараа шууд л түүний хоёр дахь киноныхан санал ирж байгаа. Less than zero гэдэг нэртэй. Энэ кинонд харин баян харт амигчин залуугийн дүрд тоглолцдог. Жохон төхөн өөрт нь. Яг бүр тултал гаргасан гэж байгаа дүрээ. За өөрөө зовлонгийн мэддэг нэ өөртөө яг адилхан дүр учраас тултал гаргаж чадчих байгаа шүү дээ. Ер нь судалгаа их шаардлага байхгүй. Ерөөсөө өөрийгөө тэр үеэгээл ингээд тоглож
бараг болчихж байгаа байхгүй. Энэ жүжиглэлтийг харсан зарим эксперт шүүмжлэгч нар юу гэж хэлсэн гэхээр маш тухгүй байлаа гэж хэлсэн байна. Яа тэгэхээр маш сайн гаргасан гэсэн үг байхгүй. Чиний хажууд нэг ингээд харт амгичун байгаа л ингээд ядрагатай тавьж чад маш тухгүй санагдаж шүү дээ. Тэнгүүд яг хажууд нь байгаа юм шиг тийм мэдрэмж өгтөл нь жүжиглэж чадсан байна. За төсөл үнэхээр сайн болсон боловч зарим нэг хүнд маш муугар дууссан. За зураг авалт эхлэхээс өмнө энэ киноны найруулагч нь гол дүрийн хідэн жүжигчнээ гадуур яваад зугаац. За дүрдээ ор хүмүүс яаж зугаацж байна харж ав гэд 3 жүжигчнээ шоуд болох гад гаргасан гин. За манай хүн чи аль хэдийн үг энийг чаддаг шүү дээ тий. Хитрүүлчихгүй л бол. Гэхдээ RDJ шүү дээ. Хитрүүлсэн байна. Өглөө нь шоронд сэрсэн. Шүнжэнгөө гудамжаар хорилж тэнж явсан. За яг жүжиглэж явахдаа ингэдэг юм л. Өөрийнхөө хуучин амьдралыг бодож жүжиглэлтэд гаргасан гэж ярьдаг. Тасарч унаад энт сэрдэг байснаа яг л харуулсан гэж байгаа юм дээр. Кинон дээр нь ч харагддаг. Гудамжийн сандал дээр сэрж идэг байхгүй. За манай Роберт маань харт тамхинаас гарах хэмжлэгээ хийлгэж ирсэн ч гэсэн энэ кинон дээр бүтээсэн дүрээ төд удалгүй амьдрал дээр дахин бүтээж эхэлж байгаа. За илээ хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цикл 2 руу шилжих амархан оройтойгоор Innovation компани дэмжиж ажиллаж байна. За энэ их гоё үйлчилгээ хэлээ. Хэрвээ та Innovation-ийн одоо хэрэглэгч бол Innovation-ийн сар бүрийн одоо хэрэглээний төлбөрөө хизээ төлдөг вэ? Арилцгаар нэг 22-3 хавцаа тий сар болгоны тэр нэг төлбөр тооцоо гардаг штеп. За өрх бүрийн цалин буух циклээс хамаарат санхүүгийн хэмнэл одоо янз бүр болчдөг. Одоо яг түрүү ярьжлаа тий 15 цалин буудаг айлдал 23 муран гэдэг арай хоолч юм шиг эсвэл одоо сарын 5-нд буудаг ч юм уу цалингууд өөр шүү дээ. Тэгэхээр янз бүр байдаг. Тэгвэл та одоо Innovation-ийн энэхүү асуудлаар шийдэх Innovation таны энэ асуудлыг шийдээд цикл 2 гэж нэг юм шилжих сонголтыг танд санал болгож байгаамаа. Тэгээ та шилжснээр яах вэ гэхээр та эхний сарын одоо 7 хүртэл төлбөрөө төлөх боломжтой болж байгаа. Энэ бол бас надад их тохиромжтой байна. Тэгээд төлбөрийн цикл солихдоо та Unitel-ийн админ дугаарын байдаг бол 14 27 тусгай дугаарлуун залгаад за эсвэл одоо та өөр Mobicom ч юм уу хэрэгэлдэг бол 13 14 37 гэсэн дугаарлуун 2 гэж мессеж илгээгээд цикл 2 руу шилжиж болох юм байгаа шүү. За Innovation-д баярлалаа. Дандаа нэг юм хэрэглэгчид ойр гоё үйлчлэгээ санал болгодог. Нөгөө 100 бас нөгөө юугаас салгаад явдаг бас их таалагдчихсэн надад. Тийм нөгөө хэрэглэгчид юу хүсэж байна гэдгийг одоо тэр доорн одоо анзаарч хараад тэг яг түнхэн тохирсон үйлчлэгээ санал болгож байгаа байхгүй. Тийм. Одоо нөгөө зарим нэг газар эргүүлдэг штэ зам дээр. Тэнгүүд нэг тийшээ ирэх гээд идэх хүмүүс баг тэр чигээрээ байгаа байхгүй. Манай улс ч гэсэн те тэрийг эргүүлчлээ. Хэрэгцээнд байгаад штэ. Бөөнөрөө те тэгэл торгуулад бүр үнэхэр болохгүй торгуулаад иргэдэг те нэр. Харин тийм. Одоо цагийн зохицуулалт энэ хиймээр юм шүү. Би нэг яармагаас ирдэг болохоор тэрийг л бодох юм да. Тэрэн шиг Innovation дандаа нэг юм хөөрхөн хэрэгтэй яг юм хурч үйлчилж чадах юм а баярлалаа. Харин тийм яг сонсоод хүндээ хүрцэн үйлчлэгийг үзүүлсэн байгаа байхгүй. Тэгээд би хатаарах ч штэ. Бүгдээрээ л Innovation шиг байл та нар. За less than zero энэ болохоор тэгээс доогоор гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр энд бол бүр тэгээд хасахруугаал орчиж байгаа л гэсэн. За энэ кино бол Робертыг Холливуудд байх ёстой жүжигчин гэдгийг баталсан ийм кино байсан. За түүнийг харсан кино бүтээгчид кинонд ойрох нь одоо ихсэж эхэлж байгаа. За олон ч кинонд тоглосон. За гэхдээ тэдгээр кинонууд нь баг бүгд бүтлгүүцсэн гэж байна. За ер нь багч байхгүй бүгд бүтлгүүцсэн. Олигтой киног нэгч байхгүй. За том одуутай кинонд тоглосон ч гэсэн тэдгээр бас бүтлгүүцсээр байсан. За тэдний дунд Mel Gibsonтэй ч гэсэн хамт тоглосон байна. Air America гэдэг кинонд тоглосон. Гэхдээ энэ кинон дээр нэг аюултай үзэгдлийг өөрөө хийдэг юм лээ. Тэрийг би ярихгүй болохгүй. За. Ер нь багийн хүн нэстэг тэрэгнээс дүүжлээд ниснэж байхгүй тийм. Тэнт сэрж мэрдэг тий. Йоо тэр амар штэ. Тийм юм дүүрэг тоглолцсон байгаа байхгүй. Тэр энэ яасан их зөрөгтэй ууц тий. Тийм байна. Тэгэхээр эрүүл биш байсан л гэсэн үг байхгүй. Олсоор уйлцсан явж идэг шнэ. Тийм. За ингээд маш их зөрөгтэй хүн ямар ч үзүүлбэр үзүүлж чадсан байна. За энэ киноноос хойш харин тэрээр Mel Gibsonтэй сайн найзууд болж чадсан. Энэ маш чухал үйл явдал юм шүү. За хэдий кинонууд нь бүтлгүүтэй байгаа боловч за манай хүний жүжиглэлтийг харин хүмүүс магтаад байсан байна.
өдрөөс өдөр сайжирч тун удахгүй мундаг жүжигчин болох нэ гэсэн ийм хүлээлт одоо үүсэж байгаа. За гэхдээ л том кинонд тоглож одоо том од болох хэвээр гэтэл том кинонд тоглож чаддаг. Харин 1992 онд нэг намтарчилсан энэдмийн кино тоглосон байна. Энэ киног Chaplin гэдэг. За домогт Чарли Chaplin-ийн намтраар хийгдсэн ийм кино байна. За домгийн дүрийг үнэхээр чадварлаг хүнэлт бүтээх ёстой шүү дээ, тийм ээ. Энэ кино бүтлгүүдч болохгүй. Хуурамч байж болохгүй. За энд манай хүн сонгогдсон гэхэр чинь манай хүний чадвар үнэхээр сайжирсан. Хүмүүс түнд итгэл хүлээлгдсэн байна гэсэн үг байхгүй. 9 сарын турш энэ дүрдээ бэлдсэн баг. Англи аялга дээр ажилласан. За зүүн гараараа теннис, хийл тоглож сурсан. Солгоогоор л ажиллаж сурсан гэсэн үг. За Chaplin-ы бүх кинонуудыг хэд удаа үзээд за түүнтэй холбоотой олдсон бүх материал дээрээ маш нарийн судалгаа хийжсэн гэнэ. За Chaplin кинонд хэрхэн бэлддэг байсан тухай, дүрдээ хэрхэн ордог байсан тухай уншиж судлаад за энэ дүрдээ бэлтгэхийн цацуу жүжигчнийхээ хувьд ч гэсэн маш олон зүйлийг одоо шинээр суралцсан байгаа маань. Тэгээ энэ одоо киногоо бол маш их үнэлж ярьдаг юм. За мөн Лондонд байх одоо киноны музейгээр зочлоод тэнд нэг Chaplin-ы нэг хувц хэрэгэл байсан юм байна л да. Тэндээс нь гутал ийм хөрөм хоёрын өмсөд үзчихэд гэж гуйсаар аваад өмсөж үзэж одоо алхаж үзсэн ба. Бэлтгэлээ хийгээд шүү дээ. Тэгээд хөрөмнийх нь кармалог гараа хийсэн чинь тамхины иш гараад ирсэн. Chaplin-ы татсан тамхины иш. Энэ чинь маш үнэтэй зүйл байхгүй. Ингээд одоо хүртэл энийг нэгэн хадгалдаг юм байна. Уг нь тэр хөрөмнөөс нь авч болохгүй л дээ. Гэтэ манай дууцсан юм шиг байна. За дүрдээ ингэж мундаг бэлддэг байх юм тийм ээ. За домог түүний тухай кино учраас бүгд төгс авах хэвээр. Оскар сайн давхих хэвээр. Ийм кино юм уу гэнэ. Гэтэл энэ кино гарсан даруйда битүү шүүмжлэлт болгогдож байгаа. Эсвэл бүх зүйлийг шүүмжилжсэн гэнэ. Ганцхан зүйлийг магтсан манай Робертыг. Бид энэ киноноос Chaplin-ыг олж харлаа гэж ийм магтаал сонссон баг. Юурээс бүр сүнсэн энд байна гэж хэлсэн байгаа. Бүр ийм мундаг тоглосон. За ингээд ч харин манай Оскарт шилдэг хэрэгтэй дүрээр нэр дэвшиж чадчих. Бүр гайхамшигтай шүү нэрээ. Яг энэ дүрийг бас өөрөө тэгсэн байсан шүү дээ. Энэ дүрийг би гаднаас нь биш ингээд дотроос нь тэр хүнийг айгүйх мэдэр тэр хумсаа яагаад мэрэд идгийг найз нөхөд юу ийсэн гэдгийг гаргахыг хүссэн гэдэг. Угаасаа бүр одоо тэр донтцсон байсан хүн гэхэд маш сайн ажиллагаатай байсан байна. Тэр нь ч бас тус болсон ч гэж магадгүй. За ойлаа энийг за харин BAFTA буюу Британий кино шагналаас манай хүн шилдэг хэрэгтэй дүрийг авч чадчих юм. Яг англичууд юм чинь Chaplin-д өгөхгүй болохгүй л дээ. Тэгээд өгсөн баг. За Оскарт нэр дэвшээд BAFTA авахын зэрэгцээ энэ жил нь түүний амьдралд бас нэг чухал үйл явдал болсон нь манай хүн дуучин жүжигчин Deborah Falconer гэж хүнтэй гэр бүл болж байгаа. Гинтл гэр бүл болсон. Сар хагас юм танилцсан. Тэгэл ерөөсөө хормоо хийчих. Яг маш өндөр сэтгэлийн хөөрөлтөй болоод хормоо хийчлээ. Энэ хоёр төд удалгүй салах болов гэж бодож байсан чинь үгүй. Жилийн дараа энэ хоёр хүүхдээ үлгэдэж авчих юм байна. За Chaplin дүрэн түүнийг Холливуудын хамгийн том оддын нэг болох хэрэгтэй байсан. Яг тэр гарааных нь гараа нь байсан байхгүй. Тэгсэн чинь тийм болсонгүй. Жүжиглэлтийн магтаад шагшаад Chaplin дээр бүр үнэхээр мундаг байлаа гэдэл боловч том кинонд түүнийг тоглолдог юм. Яа тэгэхээр тоглосон бүх кинонд баг бүтлгүүтэй байсан болохоор яг тэр кинотойгоо адилхан нэр үнд нэг унаад байгаа байхгүй. Энэ сайн жүжигчин. Гэхдээ энэ кинонд тоглосон гэдэг. Гээл ингэ манай хүн чинь гаццсан тэнцэнэ. За бас энэ дээрээс нэг юм хэлэхэд түүний би гадаад төрхийн хэлмээр байгаа. Энэ бол миний л хувийн бодол шүү. За яг манай хүн чинь энэ залуу байх үедээ их тийм супер одын хэмжээний гадаад төрх байгаагүй. би бүр яг тэгж боддог. Ер нь бол бүр нэлээд насны явсан хойноо тогтож ирээд маш гоё төрхтэй болсон. Яг мачур болоод тийм. Яг на Дикаприо байна л та бас. Бас л нэг жоохон хөвчих царайтай байсаар бод. Одоо бас гайгүй болж байна уу яаж. Одоо шууд өвгөн болчихгүй. Гэхдээ өвгөн болохгүй бас нэлээд яг энэ байдалтай гацт юм билээ шүү. Гоёроо. Тэгэд одоо яг энэ залуу байхдаа тоглосон дөрүүдийг ингээл ер нь ихэнх нь үзээгүй кино ингээл харахад өөр таалагдахгүй байхгүй. Харин тийм. Ер нь тийм супер од царай гэж бас байна л та. Манай хүн тэр царай нь байхгүйсэн. За ингээд манай хүн чинь байдг л нэг жүжигчин болж хувирж байгаа юм. За супер хит кинонд уг нь тогломоор байдаг. Гэтэл ингээд царайнаас ч юм уу юунаас ч юм болоод ингээд чаддгүй. Карьер нь уруудахын зэрэгцээ бас нөгөө хорт зуршил нь эргээд ирсэн баг. Less than Zero гэдэг кино.
Энэ киноноос хойш имчилгээнд яваад муу зуршлаасаа сална гэж нэлээд үтсэн гин. Гэхдээ чадаагүй дийлдсэн байна. Нөгөө киноныхын дүр нь одоо жинхэнэ амьдрал дээр нь гарч ирж байгаа. Бүрч их хэрэглэх болсон. 1996 онд түүний найзууд болох Шон Пен болон Деннис Куэйд гэдэг жүжигчид байгаа. Энэ хоёр хүчээр Робертийн гэртэнд ороод төлхүүрийг нь аваад манай хүний хүчээр машиндаа суулгаад ард тамхины эмчилгээний төвд авчиж хэвтрүүлсэн байгаа шүү. Энэ найзууд бас үнэхээр мундаг найзууд байгааз. Тийм байна. Гэхдээ Робертийн дудаагүй хэдхэн өдөр болоод дөгөөрөө гараа авцсан байна. Энэ чинь үнэхээр хүсэхгүй байгаа юм чинь яах вэ тийм ээ? Тийм байна. Шууд гараад л явна шүү. За ингээд хэд хоногийн дараа бас дахиад цагдаад баривчлагдсан. Нүцгэн машинаа барьж явсан гинэ. Биедээ маш хэмжээний хар тамхитай. За мөн буутаа явжсэн. Хурд итрүүлсэн гэдэг шалтгаанаар зогсоосон чинь ийм зөрчлөлттэй явж исэн байгаа маань. Энэ явдлаас хойш сарын дараа хөршийнхөө гэр зөвшөөрлгөөрөө дунтцсан байжгаад баригдсан. Хаалганы горхоо байхаар нь ороод дунтцсан. Энд чинь бас хэвийн биш байсан л гэсэн үг шүү дээ. Ухаан мэдрэл алга шүү дээ. Тийм. Харин хазар нөх хөршүүд нь ямар нэгэн гомдол санал хэлээг юм бэл. Нэг юм байх шиг ба. Манай хүн чинь мансуурдаг ч гэсэн ямар нэг хэрэг төвөг тариад идэггүй. Тэгэл ер нь ингээл байж идэг юм шиг. За гих мэтчил ингээд маш олон хэрэгүүд түүний нэр дээр ингээд нэмэгдсээр л байгаа. Энд чинь Америкт болохоор нэг хэрэгт холбогдчихвол тэгэл насан туршдаа гэмт хэргийн юм рекордтой явчихдаг байхгүй. Энд дээр ингээд юмнууд нэмэгдээл юм гэсэн. За тухайн оныхоо сүүлчээр шүүх түүнийг 6 сарын турш хар тамхинаас гарах эмчилгээнд явах. За мөн 3 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн. Энэ хугацаанд харин дуудсан цагт ирж шинжилгээ өгч байх ёстой. Хэрэг өгөхгүй зүгтвэл шоронд орно. Тэнсэнтэй байгаа шүү дээ. За мэдээж манай очоог. Ингээд 1997 онд 6 сар шоронд суусан баг. За гарч ирээд мөн адил 4 сар эмчилгээ хийх шийтгэлтэй. Энэ хугацаанд аваад ирдэж за хэрэглэхгүй байсан манай хүн дараагийн кинон төслөх үеэр дахиад хэрэгэлсэн гэнэ нүгдэг. Энэ үед санхүүгийн хямралд ороод байраа алдсан. Эхнэр хүүн түүнийг хаяаж авцсан. Одоо яаж тэсгэвдэ тийм. Яаж ямар эрүүл ухаантай хүн. Харин тийм. Ерөөсөл манай мансуурлын ертөнцид л ингээд амьдарч ирсэн баг. Ерөөс нэг хоромч эн чинь зүгээр гэж чадахгүй. Ийм үе болсон гэсэн үг. За энэний дараа дахиад нэг албан авах шинжилгээнд очиог. Энэ удаа шүүх түүнийг 3 жилийн хорих яриллаар шийтгэж байгаа. Ингээд манай 1 жил хоригдоод суллагдчих. Яагаад гэвэл өмнө нэг эмчилгээнд энэ төр хамрагдаад байсан шүү дээ. Тэр жилүүд хоногуудын тоолоод ингээд за 3 жил нь болсон байна гэд 1 жилийн дараа суллж байгаа. Гэхдээ л 1 жилийг шоронд өнгөрөөнө гэдэг чинь тийм ээ. Тэг өмнө 6 сар суудсан юм шиг байгаа төмөр. За харин сохор азар гэх юм уу юу гэх юм. Дауны гарч ирсэн даруйда дараагийн төсөлтөд өргөгдсөн байна. Энэ удаа Ellie McBeal гэдэг нэртэй ийм цуврал тоглосон байна. Энэ дүрээр харин Эмид нэг дэвшээд алтан бөмбөрцөг хүртэж чадсан. Айгуу сони юм аа шоронгоос гараад. Харин тийм. Тэг өөрөө ярьдаг юм бэл. Миний энэ дүрт ягаад ийм шагнал өгсөг би юусэн одоо л ойлгохгүй. Би бүр ингээд маш муу тоглосон гэдгийг би мэдчихээн. За магадгүй Холливуд нэг өсөж дэвсчих хэвээр энэ нэг залуу хотыгоо дэмжсэн болов уу гэж би бодоод байгаа. Тэгэд сэтгэл санаанд бас уран зориг өгөх гэж те сэтгэл санааг дээрдүүлэх гэж юм шагнал өгсөн болов уу гэж боддог. За гэтэл шагналынхаа дараа дахиад цагдаад баригдсан. Нэг дуудлага ирээд энэ хүний зочд буудлын өрөөнд ийм болоод байна гэх. Тэгэд яваад орсон чи дахиад бүү арт юм гээд. Одоо штэ тэг ингэн. Хэрэв одоогийн буруутай тогтоогдох юм бол 5 жилийн хорих хэл. Гэтэл ингэж шалгагдчих хугацаанд дахиад баригдсан. Тэр гэхдээ хэдэн цагийн дараа суллагдсан гэнэ л дээ. Уг нь хүмүүлэгч нь сайн хүмүүлэгч байсан юм шиг. Гэхдээ энэ мэдээг сонссон Ellie McBeal гэдэг цувралын түүнийг шууд ажлаас нь алсан баг. Зохиолонд гарцсан байсан зураг авалт баг хийгдсэн ч байсан гэдэг үлээд. Тэнгүүд энэ мэдээг сонсон гутаа нөгөө хэд дахиж зохиолоо шинээр бичээд манай хүнийг шууд ажлаас нь алж байгаа. За харин азар бас азтай юм аа. Шүүх түнд 20 халаагүй. Албан эмчилгээнд явах ийм шийдэлээр оноож байгаа. Энэ бол ч тэ юу юм. 2001 оны 7 сард болж байгаа шүүх хурлаа. Нэг элдв хэрэг тариад идэггүй гэсэн шүү дээ. Тэр нь бас их нөлөөлөд байгаа. Харин тийм яг амьдарч явах үедээ л айгу сайн л хүн юм л да янз бүрийн характер байхгүй. Тийм. Тэгээд тэр найз нар нь бас аврах гад үзээд байна гэдэг чинь сайн хүн мэдээд байгаа байхгүй тийм.
Юу гайхал юм л да. Одоо энэ хүний чи яг оргил кинонууд юу ихлэх гээд байдаг юм Энэ одоо шаардлагагаа зурлаад яваад байдаг. Харин тийм. За харин 5 жилийн оронд түүнд 1 жилийн албатан эмчилгээнд одоо эмчлүүлэх ийм ялаар шийтгэж байгаа. Шийтгэл өгж байгаа. Тэгэхээр манай хүн чи яг тэнцэнэ хэвтэж эмчлүүлэх хэвээр 1 жил тэнцэнэ хэвтэж эмчлүүлж байгаа. Одоо 2002 он болж байгаа шүү дээ тий. За н орон байргүй болцсон. Одоо манай хүн чинь дампуурлаа зарлахад тун ойрхон байгаа байхгүй. За эмчилгээнээс гарч ирээд дахиад жүжигчнэр ажиллах гэж хичээсэн ч мэдээж түнд ажил болдог. За зарим найруулагч бүр шууд зайгаа бариад буцаач залгаж ирсэн. За түүнтэй харьцаж чадахгүй байна гэж одоо бас зарим найруулагч хэлж ирсэн бол мансуураад алга болчихвол яах юм гэдэг юм бас болгоомжлоо. Өстө мэдээж. Тий. За харин нэг төсөл түүнийг ажилд авсан. Энийг харин Мел Гибсон олж өгсөн юм бэл. За. Авчраа тоглох гэсэн чинь даатгалын бондын төлбөр төлөх мөнгө байдаг. Даатгалын бонд гэдэг нь юм байхгүй. Нэг төсөлд оролцож штэ тий. Тэнгүүт манай хүн оролцож байгаа болчлаа гингүүт студид алдагдал гарна. Тэр алдагдлыг өгөх юм мөнгө төлдөг байхгүй. Бонд авч байгаа гэсэн. Хэрвээ яахгүй бол тэр төсөл хийж төсөл амжилттай үргэлжлэх юм бол юу вэ штэ. Тэр мөнгө буцаад авчихна. Тэгсэн чи тэр бонд өгөх мөнгө байдаг. Зарим жүжигчдийн юм хэрэггүй л дээ. Гэтэ манай хүнд бол зайлшгүй хэрэгтэй байна. Зайлшгүй хэрэгтэй байна. Тэг студиэс бол чи энийг төлж ээж л кино тоглоно гэдэг ийм шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ төлбөрийг Мел Гибсон төлсөн гэх. Тэгсэн чинь үүгээр зогсохгүй заяа. Мел Гибсон гэртээ амьдруулж исэн юм байна. Тижиж исэн гэсэн. За тэгэд энэ кинонд тоглох дүрийг уг нь анх Мел Гибсонд зөвлөж бичээд түүнийг тоглуулах гэжсэн чинь манай хүн манай найзыг авчлаа гисээр байгаад Робертыг тоглуулж байгаа юм бэл. Энэ бүр үнэхээр маш мундаг найз байгааз тийм ээ. Тий. Одоо энэ маань мансуураад яваад байгаа ч гэсэн бас нэг учир байна да. Хүмүүс энэ хүнийг заавал хайрлах гэдэг шүү дээ. Тийм тийм. Сүүлд нэг Роберт ямар шагнал авлаа тэрэн дээрээ шагналыг чинь гардуулж өгөх юм гэсэн чинь Мел Гибснээр гардуулж амаар байна гэд тэгээ найзтайгаа тэр тайзан дээр зогсож идэг. Тэгээ гой түүх ярина тэнд авсан. За арай гэж кинон тоглосон чинь нөгөө кинонд бас бүтлгүүтчихэж байгаа. Гэхдээ Робертыг одоо Холливудд иргэд ирснийг за түүнийг одоо арт тамхиа хэрэглэхгүй байгаа юм биш үү гэдгийг энэ мессежийг Холливудд өгж байгаа нь юм байна. За гэхдээ тэд буруу бодчихсон продюсерууд манай хүн өргөжлүүлсэн хэрэглэсээр байсан юм бэл. Энэ киноны зураг авалт одоо яаж явж дуусгасныг одоо лав мэдэхгүй. Ямар ч энэ үедээ маш их хэрэгэлдэг байсан гэдэг. Ер нь засваршгүй нөхөр байж л тээ. За гэхдээ энэ киноныхаа нээлттэй зэрэгцээ тарина арт тамхиа хайсан юм бэл шүү. За одоо ингэж собер буюу цэвэр болж байгаа. Ерөөс хэрэглэгээ болж байгаа. Одоо харин кинонуудад тоглох шиг болсон. 2003-аас 2008 оны хооронд бараг 10-аад төсөлд оролцсон байна. Нийт бараг 15 төсөлд оролцсон. Тэрнийхэн зарим ингээд хөгжмийн видео ч юм уу богино хэмжээний кинонууд байгаа л да. Гэтэ бүрийн хэмжээний бол 10 төсөлд оролцсон байгаа юм бэл. Гэхдээ маш олон амжилттай. Хамгийн амар. Тийм. Энэ бол түүний яг сэргэлтийн жилүүд нь байсан байна. За кинонуудаас нь дуртах юм бол Zodiac, Kiss Kiss Bang Bang гэдэг кинонууд байж байгаа. Энэ Zodiac бол тасарсан кино. Хоёул доор жоохон дуртана. Ер нь дуртж идэв. Энэ бодит түүхээс сэтгүүлсэн юм кино. Тэгээд зохиолн чих гоё. Тэгээд бодит түүхээс гэдгийг мэдж байгаа учраас хүмүүс ч их нааштай харуулж авсан. Манай хүн чинь бас юун тоглолцож байгаа байхгүй. Наркоман арт амх хэрэгэлдэг ийм нэг сэтгүүлчийн дүр тоглолцож байгаа. Зүгээр үжаад арт амх хэрэгэлдэг болчдөг л юм чи яддаг юм арчиж. Тэрээс нөгөө дүр төрхний амар гоё өртөн зохиод яг гоё харагддаг. Зохиож ирж байгаа тийм. Тэгээ энэ дээр бас нэг айцаа байгаа байхгүй. Өмнө нь манай хүн чинь нөгөө муухай зуршлаа хаях гэж жагаад хэрэглээд кино тоглоод тэгээд үргэлжлүүлсэн шүү дээ. Энэ дээр бас тэгчих үедээ гэж бодсон чинь үгүй тгийгүй юм бэл. Нэгэнт одоо шийдсэн байсан байна тийм ээ. За 2004 онд сэргэлтэн жилүүд яваад байгаа шүү дээ тийм ээ. 2004 онд өөрийнхөө дуучны хуваар анхны цамгаа гаргасан байна. Анхны ч нэг л гаргасан баг та. За тэгээ алдарт Sting-тэй хамт дуэт хийсэн баг. Амжилттай явж байгаа шүү дээ. Арт тамхи хаяад ганцхан жилийн дотор шүү дээ. Чин тэгэхээр түүнд ямар потенциал байсан эндээс харагдаж байгаа тийм ээ. За гэхдээ л нөгөө кинонууд нь супер хит болж чадахгүй хэвээрээ байгаад. Яг сайн бүдээлүүд байгаа. Гэтэ нэг үзэгчд олноор үзэж өгөхгүй нэг олон хүн үзчихэж манай хүн чинь супер од болоо шүү дээ тийм. Гэтэл ийм байдаг байна. На зэрэглэн жүжигчин болж чадахгүй ингээл яваад байгаа гэсэн. За олон кинонд тоглохын зэрэгцээ тэрээр дахин гэр бүлтэй болж амжиж байгаа. За түүний их нэрийг одоо Susan Levin гэдэг продюсер хүн юм лээ. Зураг авалтын үеэр танилцаад манай Роберт түнтэй болцъё гэж зөндөө гуйсан гэнэ.
Харин нөгөө хүн чинь татгалзаал байсан баг. Магадгүй энэ муу зуршилтаа штэ гэсэн бодол нь байсан баг л та. Гэхдээ манай Роберт бууж өгөөгүй түүнийг найрсаар хагаад тэгээд гэр бүл болж чадсан байж зүйлтэй тийм. Энэ бүсгүй Робертийн амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. За хар тамхи хаяхт нь ч бас маш их тусламж үзүүлсэн ба. Хамтдаа сэтгэл зүйчдэр очдог. Йог хийдэг, бясалгадаг. За тийм 12 алхамт юм юу лээ. Юу гэдвэл эмчилгээ гэх юм уу? Тэрэнд бас цугч хамруулсан гэдэг. Ерөөсөө бүр хар тамхиг хаяхт нь бүх талаараа тусламж үзүүлжсэн ба. Гэхдээ энэ чинь юу байгааз тэ? Хэргэлдэг багт нь хажууд нь байсан бүсгүй байх нь шүү дээ. Тийм байна. Тэгэхээр үнэхээр хайртай байсан баг. За хосууд 2005 онд гэрлээд 2 хүүхдийн эцэг их болцгоосон. За одоо ч гэсэн хамттай байгаа. За Роберт маань одоо 40 нас хүрсэн байна. 2007 он шүү дээ. Биш 2000 юу лээ? 60 хэд оны вэ? 65 оны шүү дээ. 2005 онд 40 нас хүрсэн байна. За царай нь болоос жинхэнэ мачур болоод хүн болон таалагддаг ийм царай болоод за тэгээд өөрөө ч характер нь харизм өндөртэй тийм гоё штэ тийм болж ирж байгаа байхгүй. Яг л супер одын царайтай болж ирж байна. За хоёлаа түрүүмөр яг би бүр чамаг ингэж боддог болов гэсэн чи юу яг тэгж боддог юм байна. Тэг хүн болгон тэгж боддог одоо энэ царай бүр супер болж байгаа байхгүй. Тийм. Магадгүй тэр залуугийн царай нөгөө мансуурцсан царайч байдаг байсан байж магадгүй л тийм. Яагаад яг одоо тэгтээ Холливуудын олон жүжигчдийг харахад яг тийг санагддаг хүмүүс байгаад байна ер нь. Тийм. Гэхдээ хин Лео ч юм бол бүр багасаа супер болсон юм л тийм. Тэрэн дээр за фэнүүд нь ста барьж идэв шүү дээ. За маш олон кинонд тоглосон Робертэд ерөөсө хит кино байсангүй хിവэрэл байна. За тэгвэл 2007 онд тэрээр нэгэн кино төсөл сонгогдож чадсан. Энэ киног хийхт гэж байна гэж сонсоод Роберт өөрөө шалгаруулсан дээр ноцсон гинэ. За энэ их чухал кино байсан учраас одоо өмнө нь буруу зуршлаасаа болоод шоронд хүртэл орж исэн энэ жүжигчнийг тухайн студийн сонгоно гэдэг бол үнэхээр том асуудал шүү дээ тийм. Маш том эрсдэл гаргаж сонгоно гэсэн үг. Харин тухайн киноны найруулагч нь энэ хүн чаднаа би итгэж байна. Өмнөх кинонууд нь ч гэсэн ер нь бол болохоор юм байна гэж ятгсаар аваад продюсеруудаар одоо зөвшөөрүүлж чадсан баг. За энэ киноны нэр бол Iron Man байна. За Marvel кино студи энэ киног бүтлгүүтвэл яах байсан эргэлзээтэй. Яг тэр өмнө Hulk гэдэг нэг кино хийсэн. Тэр нь бүтлгүүтсэн. За тэгээд манай энэ Marvel ч нэг комик ном гаргадаг студи шүү дээ тий. Тэс яг одоо кино ертөнцийн төлөлт тавих гээд тэгээд ер нь ингээд нэг маш том ингээд төлөвлөгөө бичсэн. Ерөөс энэ супер баатруудаа ингэж гаргаж ирээд дараа нь ингээд алж өгнө. Тэхийн тулд эхний кино нь алах хэрэгтэй гэсэн чинь Hulk-ын тэнцэн бүтлгүүтэж байгаа. Тэнгүүд за жоохон байжгаад хэсэг хугацааны дараа энэ Iron Man-ыг хийж байгаа. Одоос жинхнээсээ нээлттэй хийн бид нэр MCU нээлттэй хийн. Тэгээд энэ кинонд бүр маш өндөр ач холбогдол бүтлгүүч 140 сая доллар төсвөлж байгаа байхгүй. Энэ бүтлгүүтсэн бол нэрээ яах байсан мэдэхгүй байна тийм. Мэдэхгүй тийм. За харин кино гарсны дараа Stanley буюу тэр Marvel-ийн эзэн хэлэхдээ Роберт Дауни Жуниор бол энэ дүрийг бүтээх гэж төрсэн хүн юм а гэж хэлсэн байна. За үнэхээр ч энэ бол яг үнэн. Түүнээс илүү энэ дүр тохирхон гэвэл за ер нь бол би мэдэхгүй байна. За Робертийн байгаа байдал. За үйл хөдлөл, ааш зан. За ер нь Тони Старк гэдэг энэ үнтэй маш адилхан. Жүжигчин дүрдээ тохирсон ер нь эхний 3-т бол би энэ дүрийг хэлнэ. За би баг одоо бодож байхад бол эхний нэгтж нэрлэлчмээр санагдчих. За энэ кинонд анх одоо тухайн үед од болцсон киног тоглох маш өндөр сонирхолтой байсан гинэ. Од болцсон жүжигчнийг тоглох уу? Тийм. Мэдээч дээ тийм хамаг юм тавьж байгаа юм чинь. За Том Крузийн нэр бол маш хүчтэй яригдчихсэн. Гэхдээ Том Круз биш RDJ сонгогдсон байна. За дүрдээ бэлтгэх гэж Iron Man-ы бүх комикийг уншиж судалсан. За мэдээж бас супер баатар юм чинь болчин шөрмсөө хүртэл хөгжүүлсэн байна. 5 сарын дотор ямар бакулсан гэж ярьдаг байна. Гэхдээ Тони Старк буюу манай энэ Iron Man-ы чинь дүр болчин шөрмсөн биш. Оюун ухаан гол хүч нь баггүй. За Роберт маань найруулагч Джон Фавротой их сайн харилцаатай. Киноны зарим хэсэгтэр хамтан найруулах тохиолдолч байсан. Тэгэхээр нүг яагаад хамтарч найруулж байгаа нэхэр Роберт чинь өөрөө тэр комик уншсаар байгаад юу яатсан байхгүй. Зохиолоо мэдэрсэн биз дээ. Энэ Iron Man-д ямар хүн байх хэвтэй юм. За энэ кинон дээр ийм юм гарах юм бол Iron Man-ыг илүү тодтогч чадна гэдгийг Роберт өөрөө мэддэг болсон байна гэсэн үг. За тэрийн ч гэсэн манай Джон Фавро гэдэг найруулагч мэдээд
энэ дээр яах вэ гэж бас тусламж авч ирсэн байх нь тийм ээ. За киноны төгсгөлд I am Iron Man гэж хэлдэг. Энэ үг нь зохиол дээр байгаагүй. Харин манай Роберт improvise буюу тэр доорн сэтгэхэд ингэж хэлвэл би энэ дүрийг илүү тодтогч чадна гэдгээ өөрөө мэдчихсэн байна. За энэ ч нүдэ болсон. За энэ үгээ бас сүүлийн Avengers дээр Endgame дээр хэлдэг. Гэтэл энэ хэлдэг нь ч бас байгаагүй юм байна. Манай Роберт өөрөө хэлсэн байгаа энэ дэр. Гэтэл энэ үгнүүд шүү дээ тий. Энэ одоо Marvel-ийн franchise-д маш чухал нөлөө үзүүлсэн маш хүчрхэг үгнүүд болж байгаа байхгүй. Гурван үг шүү дээ. Би бол төмөр хүн гэдэг тий. За төмөр хүн гэдэг нэг дор бичиж байгаа шүү. Хэлний мэрэгчлүүд надад бас орж ирээд би нэг өмнөх дугаар дээр Freddy Krueger гэж чад Freddy Mercury-г хэлчихэж байна. Тэгсэн чинь жоон загнаалаад. Яг тэрний өмнөх өдөр нь хажуудлын манай хажуудалд Queen-ийн дуунууд тавьдсан байхгүй. Тэгээд даалт ухамсарч суучих. Mercury нараад ирсэн мэлээ л дээ. Йоо, одоо ингэж царайд ирэх юм бүр алах нэ. За эхний кино амжилттай болоод манай хүмүүс цаашдаа ч гэсэн одоо Marvel-ийн төслүүдэд маш чухал үүрэгтэй оролцож эхэлж байгаа. Цаашид гарах кино төслүүдэд продюсеруудтай хамт ингэ суугаад киноны талаар нь ярилцж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм мундаг одоо юутай болсон байна. Нөлөөтэй болсон байна. Хойлоо юу ячиж. Хамтран ажиллаж. Тий, мартцсан байна шүү дээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай өдөр бүр шинүүрээтэй Түлээж Уманд дэмжиж ажиллаж байгаа. Түлээж үгийнхэнтэй үргэлж баярлалдаг шүү. Бидэнд айгүй гоё 2 кекийг санал болгож байгаа юм байна. Өдөр бүр шинээр оруулсан хамгийн тансаг амтыг мэдрүүлэх ийм сүүн кремтэй бело байна. За энэ фреш кремтэй кек. За энэ 3 төрөл гарч байгаа юм биш үү. За дээрэс нь одоо гүзээлзгэнтэй Strawberry Queen гэсэн одоо TLG брендийн хамгийн хайр татам тансаг сүүн кремтэй бело. За ерөөсө хүнд баглаа цэцэг өгж байгаа юм шиг л мэдрэмж төрөөр амт нь бол өстой бүр ярих юмгүй гоё юм бэлээ. Тэгээд Түлээж үгийн бүх салбаруудаар хөдөлтаалагдж байгаа. Тэгээд бидэнд дандаа чанартай үйлчилгээ, тансаг, гоё тухтай орчныг мэдрүүлдэг Түлээж үгийнхэнтэй баярлалаа. Ийм гоё юутай юм уу тий? Суур мөртэй. Тийм амар байгаастай. Strawberry Queen гэсэн бүр яг сүүн крем би ерөн сүүн кремтэй дуртай юм бэлээ. Айгуу гоё. Зөөлөн. Тэстэ гоё юм байна энэ. Төрс өдрөөр аваад тавьчмаар юм шүү тий. За Iron Man кино амжилттай болно гэхээсээ илүү бүтлгүйдчихвэ гэсэн айдас ер нь кино бүтээгчдэд байсан юм байна. За ядаж байгаа жүжигчнэр нь жүжигчний сонголтын асуудалтай шүү дээ. За гэтэл кино нээлттэй хийгээд бөмбөг тесэлсэн байна. Супер баатрын кино ийм байж болдго юм уу гэдэг хамгийн ихний асуулт. Яг л бидний хажууд байгаа мэт. Хэд их хүч чадалтай гэхээсээ илүү яг л давс хучир нь таарсан тийм хүч чадалтай. Яг үнэ тэр логик мог гэх. Тийм. Яг л хажуудлын орцны батаа гарч ирээд Iron Man болоод нисэж байгаа юм шиг ингэж хийж чадсан байхгүй. Тэнгүүд энэ үзэгчдэд маш их таалагдсан. За тэгээд Роберт Даунигийн жүжиглэлт бол бас түүнхээр ярих юмгүй. Тэр хүн яг л Тони Старкийг тэн кинон дээр авчирч тавьсан. Гэтэл нэг жүжиглэх шаардлага байгаагүй гэдэг шүү дээ. Хашир чинь өөрөө яг тийм хүн байгаад байдаг. Тэгээд яг нэг дүрдээ тохирсон хүн гэдэг чинь юм байна. За энэ киноны дараа хүн болгон хүүхэд болгон эрэгтэй хүүхэд болгон Тони Старк шиг болохыг хүссэн. За Iron Man-ийн өмсгөлтэй болохыг хүссэн. За Iron Man-ийн өмсгөлийг бүр ингээд зөндөө олон хүмүүс хийсэн байдаг шүү дээ. Ингээд автоматар хонгойч нэгдэж мэгддгийг бүр үнэхээр гоё гоё өмсгөлөө зөндөө хийсэн байдаг. За энэ кинон дээр Роберт Дауни маань $500,000 цалинтай тоглосон байна. Яг бонусууд нь энэ төр ороод 2 сая нэмж авсан гэж ярьдаг. Гэхдээ үндсэн цалин бол $500,000. Харин дараагийн ангита $10 сая авчих. Оо. Одоо ерөөсөн чинь нэг шөнийн дотор A зэрэглэн жүжигчин болоод Холливуудын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчин болж хувирч байгаа байхгүй. За үүгээр зогсоогүй. Iron Man чинь Avengers-ийн MCU-гийн хэд хэдэн төсөл төр гарч байгаа. Бараг 10 төсөл гарчлаа. Эндээс маш их мөнгө авч байгаа. Iron Man-ийн 3 дугаар анги дээр $75 сая. Avengers-ийн сүүлийн 2 ангиас нийлээд $150 сая цалин авсан. Ямар мундаг байгаагийн л бас мөнгөн дүнгээр нь яаж харж болж байна те. Супер юм аа. Тэн чин Spider-Man-ийн эхний ангид 8 минут гараад $15 сая авчдаг байхгүй. Тэгээ нөө Роберт Дауни Jr-ийн цалин дийлэхгүй мэн гээд бүр за яг спойлдах чинь. Бүр гэдэг. За ингээд Iron Man бол одоо Робертийн өөр хин ч энд тоглож чадахгүй. За мөн Sherlock Holmes-ийн дүрийг гайхалтай бүтээсэн. Одоо 2 анги гарцсан 3 дугаар анги хийгдэж байгаа бах тийм ээ. За мөн түүний тоглосон Tropic Thunder-ын нэг дүрийг өстой ярихгүй байж болохгүй. Ийм өнгө дээрстэй хүний дүрийг бүтээдэг. Хоолоо моолон бүр аим бүдөө. Би тэрийг амар гайхсаж ирсэн. За
За ингээд энэ дүрээрээ Оскар нэр дэвшиж чадчих байгаа. Шилдэг туслах дүрээр. Энэ чинь нийтмийн кино шүү дээ. Тэрүүгээрээ Оскар нэр дэвшиж чадна гэдэг чинь маш өндөр чадвар байна гэсэн. За одоо шүү дээ манай хүн эргэж харахгүй. Холливуудын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчин болцсон байна. Түүний тоглосон кино гэх юм бол фэнүүд нь бүгд үзсэн. Тэр доктор Дулитл гэдэг нэг тэнд кино хүртэл бүгдээрээ үзлээ шүү дээ тэр. Үнэхээр муу кино болсон. Гэтэ яг Робертийн Team Downey гэдэг production өрөө байгуулсан. Тэрнийх нь хийсэн кино байхгүй. Тэгээд өөрөө дугаар тултан тоглоод ингээд ийм бүтлгүй юм хийж байгаа. За, хоёлаа цаг хугацаагаар жоох ухраад 2003 оны 7 дугаар сард очив. Мел Гибсны тусламжтайгаар тоглосон нэг кино шүү дээ, тийм. За тийм. Энэ кино нээлттэй хийсний дараа Роберт Дауни Жуниор машиндаа суугаад далайн эргээр тавхиж байж. Машинд нь хэмжээний хар тамхи. За мөн Burger King-ээс авсан хэдийн бургерүүд байгаа. За далайн эрэг дээр зогсоод нөгөө бургерыг хадсан чинь маш муухай амтгцсан. Бүр бөөлж шахмаар тийм муухай амтгцсан. За энэ үед Роберт юу гэж бодсон гэхээр маш олон жил өөрийнхөө байгаа байдлыг амталж үтсэн гэж боддог юм билээ. Ийм жигшмээр муухай юм байна гэдгийг. За ингээд энэ түүний толгойд энэ үед нэг юм болсон. За юуг нь мэдэхгүй. Гэхдээ тэр болсон үйл явдал нь зүгээр нэг юм аянга буулгасан юм шиг. Ингээд Роберт Дауни Жуниор машинд байсан бүх хар тамхиа далаа руу асгаад за дахиж эзэж энэ муухай зүйлийг хэрэглээгүй. Ерөөсөө ингэж шийтсэн ба шүү дээ тийм. Энэ зүйлээс болоод Роберт бүх зүйлээ алдах шахсан шүү дээ. За Мел Гибсон байгаагүй бол тэр аль хэдийн гудамжинд гарах байсан. За ганц машинтай. Тэр байгаа машинаа зараад мөнгөөр нь хар тамхи аваад татах байсан. За ингээд машинчгүй байрчгүй энэ хүн гудамжинд гарах байсан байхгүй. Ерөөсөө гудамжны хар тамхи чинь болох ийм тоо хувь тавилан түүнийг хүлээж байж. За Iron Man ийм алдартай болж чадахгүй байсан баг. MCU ч гэсэн одоогийн ийм байдалтай хүрэхгүй байсан баг. За хамгийн доор хүрэхээс өмнө яг ухаарсан баг. Ухаарлт нь юу нөлөөлсөн гэхээр за энэ чинь шорон шийтгэж чадаагүй. Шорон зууж үтсэн. За эмчилгээнүүд нөлөөлж чадаагүй. Байраа алдах нь нөлөөлөөгүй. Гэр бүлийн алдах нь нөлөөлөөгүй. Тийм. Гэтэл зүгээр нэг бүргэр нөлөөлсөн баг. Ер нь тэгээд янз бүрийн хорц зуршлаасаа салж байгаа хүмүүсийг харахад хамгийн том процесс нь бол одоо буруу гэдгийг үнэн голоос ойлгоод шийдвэр гаргах юм байна. Тэгэл дандаа л тархинд л явагддаг ажлууд юм байна. Энэ хүн ч гэсэн шийдсэн лээ. Тийм. Хараа. За би маргаашнаас яг хайнаа. Гэт маш том төлөвлөгөө гаргаад ер нь маш томоор ингэ сэтгээд те. Бүр ингээд ингэх бол ерөөс худлаа байдаг. Би одоо эх жилийн нэгтгэс эхлээ би дурлаа гэдэг. Үгүй чаддгүй байхгүй. Бодсонд бол яг тэр дороо шийдэх хэрэгтэй юм байна. Роберт гэхгүй. Тийм. Роберт гэж чадсан баг. Ерөөс томоор битгий бод. Ерөөс л маш энгийн шүү дээ тийм ээ. Ингээд энэ доо жижигхэн бүргэр энэ хүний амьдралыг за энэ хүний амьдралаа зогсохгүй MCU-ийн тэр том ертөнцийг ингэж аварч чадсан байгаа байхгүй. Энэ түүхийн Iron Man кинон дээр харуулдаг. Манай хүн чинь нэг юм барьцаанд байж хата барьцаанаас өгөхөхийн өмнө суллагдаж гарч ирээд Америк дээрээ хамгийн ихэнд хийдэг юм нь бургер идэх гэдэг байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр бургер идээд би аврагдсан гэдгийг кинон дээр нь бас ингэж харуулж байгаа. Тэгээ яг адилхан Burger King-ээс бургер аваад иддэг байхгүй. За Роберт Дауни Жуниор гэдэг энэ жүжигчин 38 наснда дахиж төрж байгаа. За түүний амьдрал ер нь их том сургамж, их том хичээл за заагадж байгаа юм шиг тийм ээ. Оройтсон гэж эзэж бодож болохгүй. За мөн хар тамхи бол маш буруу, муухай, жигшмэр зүйл гэдгийг харуулж байгаа юм. Манай хүн хар тамхи хаяад юу болж хувирч чинь тийм ээ. Нэг кино 75 сая доллараар тоглолдог ийм мундаг жүжигчин болж байна шүү дээ. За өөрийгөө ялан дийлээ зүв амьдарч эхэлснээр юу болж байгааг бас харуулж байгаа. Дэлхийн суперод. За мөн Оскарын шагналын эзэн болж байгаа. Сүүлд Оппенхаймер гэдэг киногоор шилдэг туслах дүрийн шагналыг авч байгаа. Энэ кинонд цалингаа маш багасгаад буюу 4 сая доллараар тоглосон юм бэл. Яг тэгэхээр мундаг кино болно гэдгийг мэдчихсэн. Тэгэд ер нь Оскар руу зүтгэсэн болоо гэж би бодоод байна. Тэр нэг инээд байдаг байхгүй яг энэ кинон дээр. Өөрийн дормжилчаад байдаг. Гэтэл энийхээс өөр аргагүй байдаг тийм үе байдаг. Гоё тоглолт юм байна. Тэ. Бүрст амар. Дотор харцаамаар үнэхээр гоё тоглолт. Ер нь Оскарын шагналыг яг нэг мөчөл авчирдаг байхгүй. Тэр чинь дандаа мундаг жүжигчд мундаг жүжиглэлтэй гаргаж байгаа шүү дээ. Тийм шүү. Нэг час хийсэн ганц тоглолт сцен. Тийм. Яг тэрүүгээрээ манай авч. Mystic River-ийн хин Champagne
миний охин муу юм уу гэдээ орилж байгаа нь тэр хэсгээрээ л авч байгаа шүү. За Роберт Дауни Жуниор одоо ингээд дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчин болсон. За аавынх нь хэлснээр дэлхийд алдартай жүжигчин болох хувь тарилантай хүүхэд юм байна гэдг нь инхүү нотлогдож байгаа. Ямар гоё. Би бас энэ дээр нэг юм хэлмээр санагдлаа. Түрүү нэг Долит гэж нэг юу гэлээ нэг. Доктор Долит. Тийм тэр нэг юм амтантай яриад байдаг кино мөн үү? Тэр кинонд бол өөрөө маш дуртай юм билээ. Одоо нөгөө дотоод сэтгэлийн яг гаргасан ч юм уу сэтгэл зүйн тэр хэцүү байдлыг яг сайн гаргасан гэдгийм байлээ. Тэг би тэр киног заавал үзнэ гэж бодож байгаа. Тэгэд энэ их уналттай ийм сонио амьдралыг дандаа одоо кино төгтөр сонсохоор ингээд энэ хүмүүс өөрийгөө яг мэдээд байсан юм шиг одоо энэ жүжигчин маань нэг юм төгсгөл эддгээрээ алдартай шүү дээ. Үгээ төгсгдгүү юм шиг. Толгойн тим амар ажилтдаг юм болов эсвэл дэ бодлоо би. Маш мундаг ажил. Тийм толгой ажиллаад байгаа учраас ингээд ярьж байхдаа баг бодоод идэм болов гэж бодлоо. Тийм. За баярлалаа Зинглээ. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр сувг үзэг сонсогчдод кино дөх нэвтрүүлгийг хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгионоор хүлээн авч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтлагаар энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цикл 2 руу шилжих амархан Univision за мөн өдөр бүр шинээрээ төлөөж хамтран ажиллалаа. Студид хөтлөгч инх бат Сингл хоёр нар байлаа. Юу л болоод байна. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.